Энэ бүх төлөвлөж байна. Цагдаагийн туйл 2 дугаар дэвтэр. Монголд гарсан гэмтэргүүд. Согоолж Маналжавын тогмод. Номыг үнсэн Мэнд жаргалын Батмагна. Зэвсгэлсэн 3, буцсан 1. Эрүүгийн цагдаагийн Ахмад ажилтан дэд хурандаа даваа сүрэнгийн мөрдсөн онц ноцтой хэрэг. 1984 оны 2 дугаар сарын Хүйтэн жавар тачгансан шөнө Ардын армийн 123 дугаар ангийн зэвсгийн агуулгын харуулын байранд 2 удаа автомат тачганснаа чимээгүй болжээ. Энэ буудлагыг хэн ч мэдсэнгүй. Өглөө захирагч дэд хурандаа Батсүрэн Ховд аймгийн нийгмийг аюулаас хамгаалах хэлтэст бүрэн зэвсгэлсэн 3 байлдагч 2 зэргийг алаад зүхтлаа гэсэн онц төгшүүртэй мэдээлэл өгөв. Хэлтсийн дараа хурандаа бохирчлон ноцтой хэргийн газар чалгалт хийх ажлын хэсгийг яаравчлан томилжээ. Ажлын хэсгийг хурандаа бохирчлон өөрөө ахалж, аймгийн прокурор Даваажав гишүүдэд цэргийн тусгай төлөөлөгч Хошууч Баяраа, эрүүгийн хэргийг эрен сурвалжлах ахлах төлөөлөгч Цагдаагийн Ахмад Даваасүрэн нар ажлын хэсэгт орж шалгах ажиллагааг нууцлалын өндөр зэрэгт авч үзэж байлаа. Ардын армийн 123 дугаар ангийн хорооны зэвсэг склад галт хэрэгслийн агуулах объектэд харуулд гарсан 5 зэргийн 2 нь харуулын байранд буудагдж алагдсан. 3 зэрэг нь ор сурггүй бүрэн зэвсгэлсэн. Тус бүртэн 120 сумтай 3 ширхэг АКМ буутай сурггүй алга болсон тухай мэдээллийг ажлын хэсэг онцлон үзэж хэргийн газар руу яаравчлан явжээ. Тэднийг очих үед хороо төгшүүрийн дохиогоор байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд орж зэвсгийн агуулгыг зэвсгэлсэн зэргийн хүчээр 2 давхар бүслэн байгаа нь өнгөрсөн хойно нэргэвгэгчийн үлгэр шиг санагдаж байлаа. Анхны бүсэлтийн шалган нэвтрүүлэхэд шуурхай хэсгийнхний бичиг баримт, жолооны өрөмлөхийг наривчлан шалгаж, цааш нь утсан холбоогоор хэсгийн жижүүртэй холбоо барьж оруулж байгаа нь айц төгшүүрт автсан арга ядсан ажиллагаа мэт боловч сэтгэлзэн хувьд элдвийг бодоход хүргэж байлаа. Ажлын хэсэг хичнээн яарч байвч уг шалган нэвтрүүлэх байрнаас цааш 3 км 500 м яваад 2 дахь бүсэлтийн нарийн шалгалтанд орж саатав. Энэ хэсэг нь зэвсгийн складын эргэн тойронг 1.5 км радиуст тогтоосон бүсэлт байсан бөгөөд энд холбоо, ерөнхий цэргийн мэргэжлийн голдуу офицер, сэргүүд, богино долгионы радио станцтай байгаа нь таних тэмдгээрэн ялгагдж байлаа. Зэвсгийн харуулын байрны складуудаас 400 м-ийн зайд газар доорх нөхөн байр болохыг цэргийн төлөөлөгч тайлбарлаж өгөв. Харуулын байрны үүдээр явах чиглэлийн замаар ортол хурандаа замаан орхиж харуулын байрны араар нь тойрч байрны ард зогсохыг шаардаж зам заав. Жолооч хурандаа хоёрын хэн хэндэн зэвсгэлсэн хүмүүсийн бууны бай болохгүй гэсэн бодол байжээ. Одоо болтол зэвсгэлсэн хүмүүс харуулын байранд хоригдолт хийж бөгссөн байж магадгүй гэж болгоомжилж байлаа. Харуулын байрны ард хамгийн түрүүнд нь ажлын хэсгийн машин түүний ард цэргийн ангийн зэвсгэлсэн офицер байлдагчид бүрэн зэвсэгтэй бууж байгаа нь дайн тулдаанд шууд орж байгааг харуулж хүн бүхний сэтгэлд нэгийг бодогдуулна. Тухайн үед цэргийн анги нэгтгэлд гарсан хэргийг цагдаа нутаг дэвсгэрийн харьяалаар шалгаж цэргийн прокурорт шилжүүлдэг байсан учраас хамгийн түрүүн цагдаа нар хэрэг гарсан газар руу нэвтрэх болов. Ингэж Даваасүрэн хэнч нэвтрч чадахгүй өдий болсон газар руу эхлэн нэвтрэх боллоо. Хэргийн газрын үзлэгийг ерөнхийгөөс наривчлан хийх чиглэлийг сонгож Даваасүрэн үзлэгийг явуулж эхэллээ. Хамгийн хачирхалтай нь зэвсгэлсэн 3 одоо болтол энд бүгж байж магадгүй гэж үзэж гадуур хэдэн давхар зэвсэгтэй дайчид бүслэн хааж байгаач заавал эхлэн ганц цагдаа оруулж байгаа нь утга учиргүй санагдаж байлаа. Хэрвээ зэвсгэлсэн дайчид бүгж байгаа бол жижиг тулдаан болох нь гарцаагүй. Гэтэл зэвсэггүй ганц цагдаа явуулж байгаа нь инээдтэй ажээ. Даваасүрэн эхний удаа харуулын хамгаалах объектыг ерөнхийд нь үзээд харуулын байранд орж үзлэх хийх болов. Эргэж харахад зэвсэгтэй цэрэг офицер хурандаанаар хол тэр тусман гинтийн буудлаганд арай өртгөөргүй газар зогсож харагдав. Хэн ч нэвтрээгүй харанхуй хонгил руу төрүүлж орох, хаалга нээж, яаж орох зэрэг Даваасүрэн нарийн бодож боловсруулан хаалганы бариулаас бариад тэрхэн мөчөд эргэж харахад бүх хүмүүс айж төгссөн харагдлаа.
Хоёр цэрэг буугаан чиглүүлэн суун шагааж, хурандаа офицер алхам ухарч зогсов. Даваа сүрэн хаалгыг маш хурднаар онгойлгон ухсхийн орж хан таширлан зогслоо. Чимээгүй байсанд модонд малгайхан өлгөж зухойлоход юм тасхиг шиг болоход цэргүүд газар хэвтэх нь харагдав. Хариу чимээ байсангүй даваа сүрэн зухойч харвал цонхны бүдэг гэрэлд нэгэн цэрэг нааран төшөөд сууж байгаа. Нөгөө нааран дээрэн хэвтэж байгаа харагдлаа. Өөр зүйл ажиглагдсангүй. Хаалга салхин таагдахад бүсэлсэн цэргүүд мөлхөж гүйн ойртов. Энэ нь тэдний хувьд их баатарлаг, эр зөргөн гайхуулсан, дарга нараас цаашаал шагнал хүртвэл зохих явдал байв. Учир нь зэвсгэлсэн 3 дайчин руу ганцаар орсон цагдаа алагдсан гэж үзэж байлаа. Цагдаа хаалгыг хаах учиргүй. Тэд отож байгаад цагдааг барьж авлаа гэж үзэн офицер цэргүүдийг урагшаан гэж тохилоо. Энэ мөчид зэвсэггүй цагдаа зэвсгэлсэн гэмт хэрэгтний өөдөөс тэмцэх хүч хэрэгсэлгүй гэдэг нь амьдрал дээр харагдаж байлаа. Салхинд хаалга ахин онгойход эрэлхэг зөрөгтэй хоёр цэрэг золтойл шүршчихсэнгүй. Үнэндээ тэд айгаад мэгдсэн байжээ. Харуулын байранд үзлэг хийхэд наарны өмнө сууж буй цэргийн хөлний өвдөгнөөс чихний омог сэтэлж орсон дээд-доод шовны хооронд сумны 9 шархтай байлаа. Хэвтэж байгаа цэрэг цээжний тус газар 5 сум багсалж орсон учраас тэр дороо нас баржээ. Харуулын байрны хананд цэргийн утсан холбооны индуктор дуудлагатай ТА-57 аппарат нэг шугамд холбоогүй байв. Галдад зэвсгийн бүх эскалатны лацломб төвний эргэн тойрон үзлэгийг явуулж дуусаад даваа сүрэн эргэн гарч ирэхэд золтойл буутчихсангүй. Бусад хүмүүс сая орж ирэв. Гэрэл зургийг авч протокол бичиж, хөндлөнгийн гэрч прокурор нарт уншуулж, гарын үсэг зурулан үзлэг дууссаныг тэмдэглэлээ. Энэ шин зэвсгийн харвалд баг төрүүч 4 байлагчин хамт томилогдсон байжээ. Оны хувьд халагдах цэрэг 2, бусд нь шин цэрэг байв. Гэтэл халагдах 2 цэрэг алагдсан байлаа. Ингэж харуулын ахлах төрүүч баг дарга учир үл мэдэгдэх шалтгаанаар нэг цэргийн хамт алагдсан байгаа нь сая л тодорхой болсон юм. Цэргийн ангийнхан сая л зарим зүйлийг ойлгон бужигнж эхлэв. Даваа сүрэн зэвсгийн агуулгын эргэн тойрон уулмрын эрэлд гартал харуулын байрнаас баруун хой зүгийг чиглэсэн бакал гутлын мөн эсхий гуталтай 3 хүний мөр цасан дээр тодхон дурааж байв. Энгийн хүний нүдэнд энэ мөр ажиглагдахааргүй ажээ. Даваа сүрэнг мөр хөөхөд түүний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй 2 офицер 4 цэрэг АК-буу агсан дагах нь илэрсэн сэжигтэй байг устгахад бэлэн байгаа нь тэр ажээ. Гэтэл 240 сумтай АК-мэр зэвсгэлсэн 3 алуурчны араас ингэж мөрдөх нь амь өрсөн тулдааны золиос болох магадлалтай байлаа. Өвлийн богинохон өдөр дуусаж, харанхуй болж, буянт холыг гатлан цааш машин унаа явах аргагүй болсон ч гэсэн даваа сүрэн цааш явсаар л байв. Түүний аюулгүй байдлыг хангах офицер цэргүүд хоцорж, үе үе шогшиж, зэрэгцэн ирэхэд дүрм журмын дагуу тэднийг ардаан явахыг шаардав. Цагдаагийн ахмадын энэ зоримог шийдвэр тэдний гайхлыг төрүүлж байлаа. Хэрвээ отолтонд орвол ахмад нүдэрмхийн зур сумд сийжүүлэх төдийгүй офицер цэргүүд ч устж болох аюултай байв. Оргодлуудын мөр нэг хадны нөмөрт сууж байгаад тойроо байдлаар буцсан болтой тул хот руу яарвчлах хэрэгтэй боллоо. Хэрвээ тэд хот руу орвол ямар ч аюул учруулж болох тул даваа сүрэн цагдан сэргээл хэлцдэрэн ирэв. Хэлцийнхэн өндөржүүлсэн бэлэн байдалд хүлээж байгаад төгшүүртэй мэдээ авч тэр дорон хотоор эрэлд гарчээ. Бас зэвсгэлсэн хүмүүсийн талаар тээврийн товчоо, ховд, буянт сумдын малчтад яаралтай мэдээлэл хүргэх, сэжиг илэрсэн тохиолдолд сум орны удирдлагад мэдэгдэж, цагдаад яаралтай мэдэгдэж холбоо барихыг анхаарууллаа. Энэ нь хожуу боловч чухал арга хэмжээ боллоо. Даваа сүрэнгийн саналаар оргодлуудыг хамгийн хохирол багтай баривчлах талаар нийгмийг аюулаас хамгаалах хэлтэс, цэргийн хорооны удирдлагын хамтарсан хурал болж төлөвлөгөө гаргав. Үүний дараа ажлын групп 30 минутын дараа хувцаан сольж, хээрийн нөхцөлд шүн мөрөлт хийхээр хотоос гарав. Шуурхай зөвлөгөөнөөр оргодлууд хотод орж ирэх үндэсгүй гэж үзэж ингэж яарвчилжээ. Даваа сүрэн нар хотын ойролцоох газар төр саатаж үүр цайлгаад нар тусах үед өндөрлөг уулан дээр гарч харуулдав. Гэтэл нэг цэрэг жалга руу гүйж ороод алга болоход бүсэлж авлаа. Жалганаас ахиж гарч ирэхгүйг бодоход тэнд бөгж байгаа нь тодорхой болов. Даваа сүрэн офицер цэргийн хөтөл дээр үлдээгээд 25 м онох чадалтай
Макаров буу халаасан дан хийж цасан дундуур мөлхөлөө. Хэрвээ Ахмадад аюул учрвал цэргүүд галлахаар зэхэж байв. Даваасран мөлхсөөр жалган дөхөж очоод буугаан гарган гинт очоод үсрэн орж гараан өрг буужг гэж хашгирлаа. Ака буугаан тэврэн жалганы мухард сууж байсан цэрэг 2 гараан өргөв. Түүнийг туун гаргаж ирлээ. Тэр бээрчгсэн төдийгүй хөлн хөлдсөн тул хөдөлж чадахгүй шахан болжээ. Тэр Ака бууны 2 замыг халааснасаа гаргаж өгөв. Тэр нөгөө хоёрынхон бууны замгийг авч шүнжин тэнэж төөрчхөд энд сууж байжээ. Хээрийн гал дулаацаад болсон явдлыг ярив. Халагдах цэрэг төрүүч 3 2 шин цэргийн хамт зэвсхийн манаанд гарчээ. Шинэ 2 цэргийг ээлжгүй манаанд гаргаж амарч байгаа үед нь зугаагаан гаргаж энд өвтөр дуудлагатай ТА-57 утсан холбооны дуудлагын гарыг эргүүлж утасны 2 үзүүрийн нэг нь аманд нь зуулгаж нөгөөг шээдэг сувагт нь холбож биеинд нь ховсох үйдлийн битүү холбоо үүсгэж тарчлаан зовоож байж. Энэ тамлалтанд 3 удаа орсон 2 байлдагч сүүхээ гарган тамлагч 2-ын амийг зэвсгийн хүчээр хороожээ. Харин энэ байлдагчаар хоол хийлгэн гал төлөвлөж байж. Тамлуулж хорссон 2 тисч чадалгүй төрүүч цэрэг 2-ыг буудаж хаад айд сандран зогсож байгаа байлдагчийг бид хоёртой зам нийлбэл яв, эсний хэлбэл үрд энэ хоёртой хамт нойрсгуулна гэж тулгав. Ийм тулгалтанд орсон галжид цэрэг зэвсгэлсэн 2 алуурчны хүчинд давтагдж зам нийлэн ангиан орхиж явжээ. Түүнд өөр бодол байсан юм. Зам нийлсэн тэд ангиас холдож үгүйсээр уулын дунд амархаар хуурай харган төлн дулаацав. Ингэж тамлагдж байхаар эзгүйхээр хит хоноод нутгийн зүг явъя. Бид цэрэгт тамлагдах гэж ирээгүй тийм биз дээ. Миний бэлэг эрэхтэн мдээгүй болсон. Ухаан солиорсон юу болж байгааг ухаарах арга алга гэж тэр 2 сая л юу хийснэн эргэцүүлж битүүхэн шаналж байлаа. Эргчлөөтэй яваа 2 буугаан дэрэгдэн тавиад унтаад өгөв. Галч цэрэг улам гал өрдөв. Сэрх янзгүй болохоор нь хамгийн ойр байгаа алуурчны АК-ын бууны замгийг шовг төмөр хэсэгтээ нь авч бууг өгсөрч байгаа чимээ гаргачихлаа. Сэрэг сэрэн өндийж ийш тийшин харснаа санаан амарч хүн харж бай, унтж болохгүй шүү. Тэгвэл гуруула халагдана гэж хэлээд дахиад л унтаад өглөө. 2 дахь цэрэг нь буугаан тэврэн ундаж байлаа. Бууг нь сэмхэн чангаасаар суглан авч мөн буудах аюулгүй болгож оргохоор босоод явах үед нэгэн сэрж чи хайчих нь гэж сэжиглэн асуулаа. Би засъя гэж хариулахад салхин дор очиж суу гэж тушаав. Галж цэрэг харган цаагуур орж жалга даган бөхтийн гүйлээ. Удалгүй харанхуй уулж хад нэмэрлэн сууж хоноод өглөө мөр буруулан жалганд нуугдсан ажээ. Худлаа ярьж байна гэх аргагүй байлаа. 2 бууны замаг номерыг байхгүй байгаа бууны номертой тулгаж үзэхэд үнэн болох нь нотлогдов. Протокол бичиж эдмэрийн баримт болгон хураалаа. Энэ үед байлдагчийн хөл сая л янгинан өвдөж зовирлож эхлэв. Гутлын тайлж үзэхэд хөлийн 10 хуруу нь хөлдөж хумс нь мултарч унжээ. Гэсэн хэдий ч байлдагчийг эмчид үзүүлж эмнэлгийн анхны тусламж үзүүлж цагдан хорлоо. Галт зэвсэггүй болсон ч хүйтэн зэвсэгтэй яваа 2-ыг нэхэн хөөж мөрдөж эхлэв. Шөнийн 3 цаг өнгөрч байлаа. Даваасран хүмүүсийн дагуулan айлтай газар бараадан явж магадгүй хэмээн явв. Замд нэг машин тааралдахад аймгийн тээврийг удирдах газрын жолооч Атахатай Соготын өрөмдмөл хотгийн дэргэд гал төлсөн 2 цэрэг зогсож байгаад миний машинд гар өргөхөөр зогсолгүй ирлээ. Замд явсан жолоочоос зэвсгэлсэн цэрэг оргосон тухай сонсоод ийхүү болгоомжлсон ажээ. Дурдсан газар руу очиод 2 цэрэг гал төлн дулаацаж юу ч болоогүй юм шиг зогсож байв. Баривчлахад ч эсэргүүцэл үзүүлсэнгүй. Буугаан замггүй гэдгийг ч мэдээгүй байж байлаа. Өглөө эрт байцаалт явуулав. Болсон үйл явдалд мэдүүлгийн зөрөө гаралгүй нотлогдов. Харин тэр 2-ын бууд замгтай байсан бол буудалцж магадгүй байсан тодорхой болжээ. Замггүй гэдгээ мэдээд мэдээгүй царай харуулсан юм. Ингэж ад сарсан үйл явдал болж дахин хүний амь эрсдэлгүй төгссөн юм. Учирч болох аюулыг авхаалдсан ба эр зоргоорон аварсан эгэл малчны хүү байлдагчийг Батлан хамгаалах яамны сайд дэслэгч генерал Авхиа газар дээр нэрж танилцаад чөлөөгөөр шагнаж жолооны 107 дугаар ангид хуваарлан жолооч болгожээ. Гэмт хэрэгтээ цагдаа тэмцэх үүрэгтэй боловч ард иргэдийн ухаалаг тусалцааг авч ажиллаж чадвал хамгийн бага хохирол амсдгийг амьдралын туулсан зам харуулж буй хэрэг юм.
Үүний дараа цагдаагийн ерөнхий газрын дарга Думбраа, Дамдын сүрэн нарт орон нутгийн цагдаагийн байгууллага зэвсгийн ноцтой гэмт хэрэгтээ тэмцэхэд хүч хэрэгслэр бэлэн биш байгааг танилцуулга бичиж, Ховд аймгийн цагдаагийн хэлтэст АК-МБУ 2 ширхэг, сум үл нэвтлэгч хантаац 2 ширхэг, амьсгал боогдуулагч 4 ширхэг, цахилгаан бороохоо 5 ширхэг, эрзэнэн бороохоо 15 ширхэг, хутганаас хамгаалах бэйли 5 ширхгийг ирүүлсэн нь тус цагдаагийн хэлтэст одоо ч хэрэглэж байгаа юм. Өнөөдөр эрүүгийн нөхцөл байдал хүндэрч ард иргэдэд учрах аюул улам ихсэж байгаа үед залуу үе эхийг бодож учирч болох аюулыг баг хохиролтой даван туулахын тулд энх цагт эхийг сэтгэж бүтээлч ажиллавал хохирол багамсаж болох юмаа гэдгийг доорх үйл явдал харуулж байна. Өнөөгийн нөхцөлд цагдаагийн бүхий л үйл ажиллагааг Монголын шударга иргэдээс дээгүүр өндөр тавьж болохгүй. Цагдаагийн иргэдтэй харилцах харилцааны соёл өндөр байх шаардлагатай. Цагдаагийн өндөр соёлтой харьцаа иргэдийн цагдаад итгэх итгэлийг зузааруулах юм. Цагдаагийн олж байгаа мэдээллийн их сурвалж нь хөдөлмөрчин хүмүүсийн гярхай хараа, сонор сэрэмж, Монгол хүний хүнлэг ариун сэтгэлгээ байдгийг умартаж болохгүй. Иргэн хүний аюулгүй амгалан тайван амьдрах хэрэгцээ. Амьдралын баталгаа нь шударга иргэдийн өгч байгаа үнэн зөв мэдээллийг цагдаа хуулийн хүрээнд шалгаж баримтжуулах, таслан зогсоох үйлдэлээр өнөөгийн амгалан тайван амьдрал тогтож буйг цаг үе харуулж байна. Цагдаагийн ажлыг олон хүний тоогоор бус, оюун ухаан мэрэгжлийн өндөр төвшин, нарийн бодож боловсруулан бодсон төлөвлөгөө, тулгарсан асуудалд улс суурьтай хандах явдал өнөөдөр цагдаагийн өмнө тулгамдсан зорилт байна. Даваа сүрэн одоо тэтгэврт суугаач цагдаатайгаа мөр зэрэгцэн алхаж яваа юм. Бие хүнд ирсэн ч сэтгэл салаагүй цагдаагийн ажилдаа үнэн сэтгэлээс нь дуртаажээ. Цагдаад ажилласан 24 жилд бүрэн зэвсгэлсэн хэрэгтний араас 5 удаа мөрдөж явахдаа заримтай нь буудалж байсан төгшүүрт мөчөн эргэн санахад цагдаагийн ажилтнанд амьд явахын баталгааг төрөөс хангах эрх зүйн орчин баталгаатай бүрдүүлэх цаг болсон гэж үзэж байна. Цагдаагийн ажилтнанд учрах аюул занал ихсэж байгаа өнөө үед ийм шаардлага бүрч хурцаар тавигдж байна.